За бүгд нь өдрийн төргий. За та бүхэнд явцын шалгалт нэгийг одоо хэрхэн өгөх вэ мөн сорилуудаа хэрхэн хариулах талаар заавар видео байгуулж байна. За тэгэхээр та бүхэн өмнө бид нар семинарын хичээлийн даалгаврууд болон материалуудыг оруулж ирсэн Classroom хаяг руу ороод за энэ хамгийн сүүлд гарч ирсэн явцын шалгалт 1 гэж байна. За та бүхэнд энэ видеог энэ дээр би оруулж өгөх энэ хоёрт гарч ирэх ёстой. Тэгэхээр энэ явцын шалгалт 1 гэсэн дээр дараад за анагаахын физик сорил 1 гэдэг дээр дараа. За тэгэхэд хэрвээ ийм хэлбэртэй харагдаж байх юм бол энэ хугацаанаас өмнө хандаад байна гэсэн үг байна шүү дээ. Эсвэл компьютерийн чинь цаг зөрүүтэй гэж болоод ийм бичиг харагдаж болно. За тэгэхээр энэ одоо бол 10 цаг болоог байгаа учраас хугацааг нээгээд өглөө. За одоо дарахад ийм хэлбэртэй харагдах ёстой. Тэрийн шалгалт маань нийт 30 асуулттай бөгөөд асуулт бүр 1 хоногт байна. За тэгээд required буюу энэ бодоор тэмдэглэгдсэн хэсгийг бол заавал бүглэх ёстой. За та бүхэн аваг нэрээ бичээд, хэсгээ бичээд за багшийн нэр, оюутны кодоо заавал бичсэний дараа next гэдэг төвчийг дарна. За ингээд дарахад бол сорил одоо үндсэн сорил маань 30 сорил маань харагдах ёстой гэж байгаа. Тэгээд сорил маань ерөнхийдөө 4 хэлбэрийн сорил байдаг. Нэгдүгээрт нь бол А хэлбэрийн сорил. А хэлбэрийн сорил бол хариулт нь үсгээр дугаарлагдсан бөгөөд цорын ганц нэг зөв хариултыг сонгох ёстой бол К хэлбэрийн сорил нь тоогоор дугаарлагдсан байдаг. 1 2 3 4. За тоогоор дугаарлагдсан байдаг бөгөөд олон сонголттой байдаг. 1 2 3 зөв бол A гэдэг хариултыг, 1 2 3 4 зөв бол B гэдэг хариултыг, 2 4-р хариулт зөв бол C, зөвхөн 4-р хариулт зөв бол D. За бүх хариулт зөв бол E гэдэг хариултуудыг сонгодог хэлбэрийн сорилыг К хэлбэрийн сорил гэдэг байна. За E хэлбэрийн сорил гэдэг нь шалтгаан хамаарлын сорил бөгөөд за 2 1 2 дугаар баталгаа одоо өгүүлбэр нь учир ба бөгөөд гэсэн одоо холбоосоор холбогдсон байх бөгөөд за энэ хоёр өгүүлбэрийн холбоо хамаарлалын талаар одоо хариулдаг энэ асуултыг болохоор E хэлбэрийн сорил гэдэг. За эхний баталгаа өгүүлбэр зөв, хоёр дахь баталгаа өгүүлбэр зөв бөгөөд хоорондоо холбоо хамааралтай байх юм бол энэ A гэдэг хариулт зөв байх нь. За хоёр баталгаа өгүүлбэр зөв боловч хоорондоо холбоо хамааралгүй байх юм бол B гэдэг хариулт. За эхний өгүүлбэр зөв, хоёр дахь өгүүлбэр буруу. За аль нэг өгүүлбэр буруу болох юм бол энэ холбоо хамааралгүй гэж үзэх нь. Зөв буруу бол C. За буруу зөв буруу бол D, буруу буруу бол E гэдэг хариултыг сонгоно. За сүүлийн тест нь болохоор B хэлбэрийн сорил буюу асуулт хариултуудын хослол байх нь. За асуулт хариултуудыг одоо зөв харгалзуулсныг нь сонгодог тестийн сорилыг B хэлбэрийн сорил. За энэ дараах хэлбэрийн сорилууд нь одоо аль хэлбэрийг вэ гэдэг тэр сорилыг хэлхийн өмнө хэлбэрийг нь зааж өгсөн байгаа тул та бүхэн маань маш анхааралтай уншиж залцаас сорилоо зөвлөрөө. За шалгалтанд нь амжилт хүсье. Баярлалаа.